За би Distance Mining Energy компани гүйцэтгэх захирал Мөнхтөр байна. За манай компани бол одоо бөөрөлжүүдийн цахилгаан станц, бөөрөлжүүдийн уурхайн одоо төслийг хэрэгжүүлж байгаа компани байгаа. Зөндөө бол манай компани 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна гэж болно. Яг өнөөгийн төвшөнд. Эхний үе шатаа бол бид нэг амжилттай хэрэгжүүлээд дууслаа. Тэгээд одоо бол 3-4 дугаар блокийнхоо барилга өгсөлттэй ажлыг эхлүүлээд явж байна. За хоёр дахь гол үйл ажиллагаа маань одоо 1-2 дугаар блок ашиглалтанд орсонтой холбоотой цахилгаан станцын ашиглалт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бол одоо хэрэгжүүлэн ажиллаж байна. За 3 дахь томоохон одоо ажил бол хөрөлжүүдийн хөрөн нөөцний ил уурхай байгаа. Одоо уурхай бол өнөөгийн одоо хүчин чадал бол жилд 2 сая тонн нөөц олборлох хүчин чадалтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа бол одоо 4 сая. За тэгээд нөөцний эрэлт хэрэгцээгээс хамаарат цаашдаа нөөцний уурхай хүчин чадал бол өргөжчгөр ингээд төлөвлөж ажиллаж байна. Хоёрдугаар блок маань бол төлөвсөн хугацаанаас 45 хоногийн өмнө бол одоо ашиглалтанд оруулсан бол бас хэд үгтэй манай компани хувьд хамт олонны хувьд бол хэд үгтэй амжилт байлаа. За түүнээс гадна одоо уурхайн үйл ажиллагаа бол бас нэлээд өргөжж байна. Тэгээ энэ жил бид нар бол 1 сая тонн одоо нөөцөө олборлсон. За сүүлийн одоо 2025 онд одоо олборлсон одоо хөрс улсын уулын цолын хэмжээгээр бол бид нар өмнөх жилүүдийн одоо өмнөх 4-5 жилийн хэмжээний одоо томоохон ажлыг бол хийж гүйцэтгэлээ. Энэ үед бол манай компани нэлээд томоохон амжилт байлаа гэж ингэж дүгнэж байна. Уурхай тэгээд цахилгаан станц ингээд ийм төвлөрсөн одоо нэгдсэн зогц ийм гэдгээр нэлээд онцлог байгаа. Өөрөөр хэлбэл уурхай тэгээд уурхай амн дээр байрласан цахилгаан станц. Тэгээд хамгийн сүүлийн үеийн одоо дэвшилтэд технологи ашигласан өргөдтэй өндөртэй за бүрэн автоматсан ийм цахилгаан станц байгаа. Тэгээд энэ хэрээрээ бол одоо ажиллах хүний тоо харьцангуй бага. Одоо бүтээмж бол хамаагүй өндөр байх жишээ нэ. Тэгээд найдвартай доктортой ажиллагаа бол илүү сайн хангагдсан. Энэгээр бол нэлээд онцлог давуу талтай байгаа. Одоо Монгол улсад хуучин ажиллаж байсан цахилгаан станцуудтай харьцуулахад бол жишээ 1 кВт харьцан хүч үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээ бол манайх 6 дахин бага байна. 6 дахин бага усаар одоо 1 кВт харьцан хүч үйлдвэрлэж байна гэж хэлж болно. Одоо янангаас хаягдж байгаа хорт утааны хэмжээ, ялгарч байгаа хорт утааны хэмжээ бол одоо олон улсын жишгт хүрсэн. За Монгол улсын стандарт тавьж байгаа стандартаас бол 2.5-аас 3 дахин бага одоо хорт утаа ялгаруулж байгаа. Гэх жишээний одоо маш олон одоо давуу талууд бий. Химэл хэд хэдэн нуурыг бид нар бий болгосон. Тэгэхээр тэр нуур бол одоо хүрээлэн байгаа орчиндөө бол маш сайн эерэг нөлөө үзүүлж байна. Одоо ургамал зүйн хувьд бол нэлээд одоо шинэ ургамлын төрөл зүйл нэмэгдэх. За нэгж талбарт байх ургамлын одоо хэмжээ нэмэгдэх, илүү нягтршил сайтай ургах гэх мэтлэн одоо маш их давуу талууд эерэг нөлөө бол гарч байгаа. За түүнээс гадна бид нар сүүлийн 4-5 жил болгон 10-аас одоо 10,000, 20,000 гэдэг ингээд жил болгон тарж явсаар байгаа. Одоо бол нэг 60-70 мянган одоо ботцог модыг бол бид нар тарж ургуулсан байна. За ер нь бол цаашдын бидний эрхэм зорилго бол эрчим хүчээр тусгаар Монгол гэдэг одоо томоохон зорилго тавьсан. Тэгээд эрчим хүчний хувьд бол зөвхөн цахилгаан эрчим хүчээр бол хязгаарлагдахгүй. Биднэрт бол маш сайхан нөөцний орд байна. Тэгээд энэ ордон дээр толгуурлаад одоо нөөцийг цаашд нь одоо боловсруулах. За нөөцнөөс хий гаргах. За шингэн түлш гаргах. За зөвхөн нөөцнөөс одоо бас дараагийн одоо химийн одоо бүтээгдэхүүнүүд гаргах. Энэ чиглэлээр бид нар нэлээд олон судалгаа хийж ажиллаж байна. Тэгээд энэ дээр ч гэсэн бас ойрын ирээдүйд бид нар бол агц гаргана гэсэн бодлого зорилттойгоор ажиллаж байна. За ирээдүг асаана гэж бид нар бол өөрийгөө тавьсан. Тэгээд энэ бол бас их сайхан ураа. Одоо ирээдүг бид нар эрчим хүч болоод бусад шинэ технологи, за нийгэмд оруулж байгаа хувь нэмэр гэдэг маш олон зүйлээрээ бид нар ирээдүйд одоо илүү гэрэлгээ
ялгана гэсэн юм зорилгын хүрээнд бол ирээдүйг асаана гэсэн уриатгаар ажиллаж байгаа. Ногоон орчин хүчний чиглэлээр бол бид нар одоо бол бид нар нүүрсээр ажиллаж байгаа цахилгаан станцын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байна. Энтэйгээ хавсраад нар болоод салхи нэг чиглэлээр бол бид нар бас судалгаануудаа хийгдсэн. Тэгээд эх жилд бол бид нар нарны станц бол барих бах. Тэрний дараа жил бол одоо салхийг барина гэсэн ийм зорилготойгоор ажиллаж байгаа. Тэнгиснэр бол ингээд ногоон орчин хүчтэйгээ ингээд хайбрид байдлаар илүү одоо Монгол хөрөлн бага орчинд илүү ээлтэй байх чиглэлийг бол баримталж ажиллаж байна. Мэдээж манай компани одоо энэ тавьсан том зорилго байна. Энд дээр хөрнө гэдэг. За зарим тавьсан одоо энэ томоохон зорилтууд маань бас ингээд амжилттай биелсэнд бол нэлээд ирч хүч урам зориг авч байна. За түүнээс гадна манай хамт олон байна, хамтарч ажиллаж байгаа. Одоо тал талаас цугласан Монгол улсын хүчил цэцгэлд эрчимчний системд томоохон хувь нэмэр оруулж байгаа. Энэ дээр бол ингээд сэтгэлийн дуудлагаар одоо нэгдсэн хамт олон тэгээд нэгдэж нэгтэрж ажиллаж байгаа. Ажлынхаа төлөө чин сэтгэлээсээ одоо ингээд ажиллаж байгаа. Энэ хамт олноосоо бол маш их урам зориг